За яг энэ тогтооллыг одоо хэлцэх хэсгээр бас эргэлзэж байна. 25 оны төсвийн гүйцэтгэл өөрөө одоо маш хангалтгүй одоо хэрэгжээгүй маш олон хөрөнгө оруулалттай холбоотой асуудлуудыг бид нар хилцээ сууж байгаа яг энэ цаг үед дахиад ийм санхүүжилт гаргахтай холбоотой хөрөнгө оруулалттай холбоотой бараг шахуу юм тогтоол орж ирж байгаа учраас бол ер нь одоо дэмжихэд одоо тун хэцүү л байна яг үнэ хэлэхэд. Тэгээ энэ Евразийн төр хилцээрийн хүрээнд малын гаралтай түүхэд энд ч одоо нөгөө махан бүтээгдэхүүн одоо хонь ямаа өхөр гэж бид нар ч одоо маха гарах гээд байгаа. Гэтэл яг энэ хилцээрээр зөрүүлээд бид нар сүү дахиад гурлан бүтээгдэхүүний хүнсний одоо импорт огцон өсөхийн эрсдэл байгаад байгаа. Яг үнэлэхэд 25 оны төсвийн гүйцэтгэлээр харахад хүнсний хувьсгалын хөтөлбөр өөрөө 40% таарч байгаа шүү. Тэгсэн мөртлөө яг үр дүн нь өөрөө тодорхой бус. Тэгэхээр энэ импортын нөлөө нь өөрөө дотоодын хүнсний үйлдвэрлэлийг ер нь шахах юм эрсдэлтэй хилцээр харагдаж байгаа. Тэгэхээр энэ хилцээрээр одоо энэ хэрэгжиж эхэлснээр хүнсний импорт хэдэн хувиар ер нь өсөх эрсдэл тооцоо байгаа юу? Эдийн засаг хөгжлийн яам, сангийн яам 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотооддоо өөрийгөө хангах зорилттой зөрчилдөхгүй байх ер нь баталгаа байгаа юу? Энэ дээр нэг бүр протоколтой хариу авъя гэж бодож байгаа. За нэмэн үртгийн сүлжээ байгуулах, боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг өнгөрсөн жилүүд бол ер нь хангалттай хэрэгжүүлээгүй байлаа шүү дээ. 25 оны төсвийн гүйцэтгэлээр ч гэсэн. Тэр энэ удаа яг ямар шинэ механизмыг дэмжиж байгаа юм бэ? Энд дээр нэг тодорхой хариулт өгөөч. За дээрэс нь одоо энэ ургамал хамгааллын бодис, эрдэс бордоо, шатхууны хөнгөлөлт за эдгээр одоо энэ санхүүжилтийг өгснөөр тариалангийн бүтээгдэхүүний өртөг хэдэн төгрөгөөр буурна гэж харж байгаа вэ? Хөдөлмөр эрхлэлт ургацын өсөлт яг ямар түвшинд нэмэгдэх тооцоо гарсан уу? За тэгээд энэ эцсийн үр дүн би дахиад л хэлээд байгаа шалгуур үзүүлэлтээр энэ удаагийн биелэлтийн шалгуур нь өөрөө энэ төсөв зарцуулалтаас гадна инфляц буурсан байдал, иргэдийн хүнсний сагсны зардал одоо хэдэн төгрөгөөр хэмнэгдсэн. Мах гурил хүнсний ногооны үн хэдэн хувиар доктортой болсон зэрэг би одоо яг энэ одоо бодит энэ үр дүн үзүүлэлтүүдийг асуумаар байна. За ажлын хэсгийн 8 номер гишүүний асуултанд нэмэлт тодруулах 8 номероос эхлэе. Мантай гишүүний асуултанд хариулъя. Хүнс төчн үйлдвэрийн бодлого төлөлтийн газрын дарга олорчлон. Тэр энэ тогтоолоор бол нэг тийм одоо татаас өгөөд хөнгөлт чөлөөлт өгөөд ингээд яваад байгаа асуудал байхгүй. Тэр яг энэ дээр хуучин бол 2008 оноос эхлээд энэ хөдөө аж ахуйн гаралтаа техник трактор тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодис, бордог бас хайл нөтийн татвараас үе шаттай чөлөөлж ирсэн энэ асуудал бол орсон байгаа. Тэгээд одоо бол энэ хууль нь бол хуулийн үйлчлэх хугацаа дуусаад хүчин төгөлдөр одоо ингээд хууль хэрэгжээд татвар аваад явж байгаа. Зүгээр энэ татварын зохицуулалтаар дэмжих боломж байна уу гэсэн энэ асуудлыг л оруулсан. Ягаад гэвэл бас дэлхийн зах зээл дээр энэ бордооны үн, ургамал хамгааллын бодисын үн бол бас огцом үнийн өсөлттэй байгаа. Тэгээд энэ шатхууны үн ч гэсэн бас доктортой биш байгаа учраас энэ татварын зохицуулалт байвал одоо цаашдаа одоо байгаа хэмжээндээ үн доктортой байх болов гэдгүүднээс энэ залтал орсон. Өөр одоо энэ дээр тийм нэмж олгоод байх зээл татаасын асуудал бол энд тусгагдаагүй байгаа гэдгийг хэлье. За тэг хүнсний өсгөл дээр энэ хөтөлбөрүүд хэрэгжээд явж байгаа. Тэг хүнсний өсгөл хөтөлбөр бол одоо ингээд жилээр тайлангууд гараад ер нь хөтөлбөрийн ерөнхий үр дүн бол одоо ингээд 6 сар энэ 6 сараар дуусж байгаа учраас ерөнхийдөө гарна. Энэ дээр тэгээд тухайн бүтээгдэхүүн болгоноороо ямар үр дүн гарсан, ямар дэвшил гарсан, зарим нэгэн дээр нь ямар нэгэн агс дэвшил гараагүй гэдгээр энэ одоо тайлангаар бол тодорхой гарнаа. Евразийн хилцээрийн хүрээнд мэдээж одоо энэ 367 бүтээгдэхүүнийг импортлогтой холбоотой 367 бүтээгдэхүүнийг харилцсан импортлж экспортлогтой холбоотойгоор мэдээж том зах зээлээс 5 улсаас орж ирэхэд энэ хүнсний зарим нэр төрлийн бүтээгдэхүүн дээр бас цавлгаа үний одоо дотоодын үйлдвэрлэл сөргөөр нөлөөлөх ийм нөхцөл бас бодол байдал төгсөл байдал бас байж болцсохгүй гэдгийг бол үгүйсэх аргагүй юмаа гэж.
За нэмэлт тодруулах хэд вэ? 6 номер уу? За 6 номер нэмэлт тодруулах өрөө. Эдийн засгийн хөгжлийн яам мөнх эрдэнэ. За энэ тогтоолын төслийн 5 дугаар залтын хүрээнд түүхий эд ноолуур арьс шир гэд энэ бүтээгдэхүүнүүдийн экспортыг дэмжих Евразийн удаагийн төр хэлэлцээртэй ийм залт томьёологдсон байна. Миний хувьд болохоор Евразийн хэлэлцээрийг хариуцсан худалдааны газрын дарга биш учраас таны асуусан импортоор орж ирэх бараануудын прогноз тооцооллыг яам дээр очиод албан бичгээр бэлдээд хүргүүлэх ийм хүсэлтэй байна. За мандахын гишүүний нэмэлт анот өгье. Гэхдээ ийм байгаамаа. Бид нар одоо нэг жил нэг шинэ хүмүүс орж сууж байгаа юм шиг одоо байдлыг ийм хариулт ерөөсөө энэ яагаад тэгвэл энэ хариуцлага хүлээгээд сууж идэг энэ тогтоолыг оруулж ирж байгаа дарга сайд нар нь өөрсдөө орж ирж хариулахгүй байгаа юм бэ. Ямар ч хариуцлага хүлээхгүй юм нөхдүүд орж ичээд хариулж чадахгүй ингээд биднээр цаг үрээд ингээд хилцүүлээд байгаа байхгүй юу. Тогтоолын хэрэгжилтийг тоон чанараар нь шалгуураар гаргаж 27 он тайлагна гэж заасан байгаа шүү дээ таад. Тийм өмнөх жилүүдийн тайлангууд чи угаасаа 25 он төсвийн гүйцэтгэх дээр дэд бүтцэн зогссон. Төсөв зарцуулалт нь 30-аас 50% хүрчихсэн. Тэгээ 100% гээд өөрсдөө үнэлчихсэн байгаа. Гэхдээ тэгээд үнэ докторжуулахгүй юугаа хийжсэн юм бэ? Энэ олон хэдэн их найдаар нь төсөв санхүүжилт гаргачихад. Дахиад ингээд ийм гомоо юм оруулж ирээд бидрээр хилцүүлгээ суугаад ах юм. Энэ дараагийн удаа энэ сайд нарыг оруулж ирж өөрсдөө хариуцлагатай хариулт авмаар байна. Ийм юу ч За мандахын гишүүн санал хэллээ.